Hi guys. За тэгээд зүүн тусгай чахны гунайдаж магадгүй. Тэгээд энэ удаагийнхаа цувралаар Аватар сүүлчийн агарын шидтэн бид бада би ялангуяа аим үздэг усахгүй аим реакшн өгч тийм гоё. За энэ хүнийг болохоор мэдээж Анг гэдэг, энийг болохоор Катара усын шидтэн, манай энийг топ гэдэг газрын шидтэн. Миний хүнийг болохоор Соко гэдэг Катарагийн ах тааж манай хүн ямарч тэ гал ус агаар тэ газар мадар чулуун бол ямарч ижиддгүү мань хүн зүгээр байдаг тэ зүгээр л байдаг. Water, earth, fire, air. My grandmother used to tell me stories about the old days, a time of peace, when the Avatar kept balance between the water tribes, Earth Kingdom, Fire Nation, and Air Nomads. But that all changed when the Fire Nation attacked. Only the Avatar mastered all four elements. Only he could stop the ruthless firebenders. But when the world needed him most, he vanished. 100 years have passed, and the Fire Nation is nearing victory in the war. 2 years ago, my father and the men of my tribe journeyed to the Earth Kingdom to help fight against the Fire Nation, leaving me and my brother to look after our tribe. Some people believe that the Avatar was never reborn into the Air Nomads and that the cycle is broken. But I haven't lost hope. I still believe that somehow, the Avatar will return to save the world. Аватар сүүлчийн агарын шидтэн нэтгэр. Үндэ харагдаж манай Катара Соко хоёр загсан явж байгаа болохоор нэг саад бартаад газар яваад байгаа байхгүй. Тэгээл нэг завь нэг өвдөрч байгаа. Тэгсэн чинь ингээл хамаа чамаас болсон. Энэ яах гэж намайг дагуулж авсан. Юу нэг их байсан. Яах гэсэн ингээл манай үе аим Катараж аим ууртаад үе шартаа тэгэл уурлаг туснаа ард нь тэг байгаад бүсэнд уулам ингээд хаграад хургаад цуураад тэгсэн чинь дотоос нь манай хүн Анг гараад ирсэн за. Ил мань Катараж сахин сэтгэлтэй юм болохоор шууд энд хүү байна гэж шууд очиод шууд нүдэд хэлдээсэн чи. Манай Соко болохоор аюултай бити гэсэн чи шууд л гүгээд очиод зохиод гисэн чи дотроос нь шууд нэг тэ намхан духан дээрээ ингээд зураас ингээд ганцтай. I'm Aang! Гараад тэгэж ямар ч хүн гайхамшигтэй. Тэгэл манай Соко ч юм явъя гэсэн чи манай хүн би тань хүргээд өгч болно шүү гэсэн чи манай Катар болохоор дийлдэг юм манай Соко болохоор өөр арга байхгүй болтой гэж гүйлдэг. Манай гурав усын овгийнхан дээр ярьдаг. Тэр амиг хүүхдүүдтэй сайхан хөгжилсөн чинь манай Соко жоохон дургүй байдаг. Аватар сүүлчийн агарын шидтэн. Мэн хүүхдүүд зүгээр Ангийг хараад Анг ирлээ. Анг тагаад тоглоё Анг тагаад өдөө тоглоё л та тэхүү гэсэн чи Соко болохоор Ангийг эндээс хөөчдөг. Тэгээд эмээ нүтлэх гэж дараад наач юм хэр мөн байхаа наач Аватар биш байх энэ төр гээд тэгээд манай хүнийг олцдог. Тэгсэн чинь дараа нь галын улсынхаа манай тэгээд Аватарыг нугаж байгаа гэж бодоод тэгээд дээр гад ирсэн чинь манай Соко өөдөөс нь тулдах гээд очсон чинь нэг сайн госуулж авдیں۔ Яг тийм манай эд рүү ингээд төгшин устаар дайрчихсан чинь манай Анг гарч ирээд тулдаг. Тэгтээ манай хүн нөгөө манай эдийг хамгаалахын тулд өөрийгөө бариад өгөө болцдог. Харин манай Анг болохоор яаж цутаг харгаа сийлж бодоод идэг. Энэ ажгаар манай Катара Соко Ангийг аварна гэд апаг унтахад яаж нисэх юм бол бодчихсон чинь манай Соко ебиб об гэж юуспас юу гэлсэн чинь ебиб гэлсэн чинь нисчтий. I mean, big deal, he's flying. Манай Анг болохоор таягаа яагаад ийш гүйж яваад тэгээд Зуккатай тарчдаг. Тэгээд Зуккатай нэг их тулдахгүй.
гяз таяа аваад дэшээ помп гэж угаа алдуулаад гяз тогтчихдаг. Үүний ижуугаар дээр нь болохоор Катара Соко манай Катара яаж идрэг хөлдөөхөө мэдэхгүй яаж яахтаа ингээд саамсгүй байдлаар хөлдөө болцдог зөө. Хамгийн дээр манай эд гарч ирээд шууд унаа апаха унаа нэсэвчдэг заа. Тэгсэн чинь нөгөө хоёр нь манай зүгөө шартаа болохоор шууд ардаас нь галыг бич явуулсан чинь манай анги үнээр уурлаад шууд тэрийг эсрэг удаа явуулаад манай хийдий хөлхийг нь бүр засан нуруу өөдгөө байсан гэж өөр нь болгондоо гэсэн чинь хайг явчихдаг. Тэгэл манай энэ удаагийн анги манд дуусдаг. Энэ удаагийн аватарын эхний сизон 2-ын нэрс дуслаа. Тэгээд үзэлтээс шалтгаалаад дараагийн ангиудын ер нь бас тайлбарлаа. Тэгээд миний бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараагаар мартаа үзье. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.